Унтрааны телевизийг үзэж байгаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зочин нэвтрүүлгийн маань очтгийн дугаарыг хүүхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм хүндтэй зочноор Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Шүрэн цэцэг оролцож байна. За өнөөдөр Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн 3 дахь хуралдаан эхлээд бас дундаа явж байгаа шиг байна. За энд бол орон нутгийн хөгжлийн сангаар сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдэх ажлын эрэмжсэн жагсаалтыг батлах юм зүйл бас явж байна. Тэгэхээр Хэрлэн сумд маань нэлээдгүй олон ажлууд бас тусгагдсан байна. Тухайлбал одоо гэрэлтүүлэг гэж юм те. За мөн орон сууцны дээврийн засвар гэж та ингээд жоохон задлаад ярих боломж байгаа болоо. За баярлалаа. Тэгээд юуны өмнө телевиз үзэн суужгаад Хэрлэн сум Чингис хотынхаа нийт иргэдтэй энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За өнөөдөр манай Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн 3 дахь хуралдаан хуралдаж ирэх 2021 онд хийх хөрөнгө оруулалтын ажлуудаа хэлэлцэн баталж байна. За энэ хүрээнд бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг одоо би бас сая танилцуулж одоо та бүхэн одоо бас надаас лавлаж асууж байгаа шиг байна. За ирэх одоо 21 онд бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууцнуудын дээврийн асуудлыг шийдье гэж байгаа. Манай Хэрлэн суман дээр бол дээврийн засвар шаардлагатай нийт 7 байр байж байна. 7 байрын асуудал байж байна. За манай сум бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс энд бол 100 сая төгрөг тавьсан. За аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 200 сая төгрөг тавьсан. За энэ хөрөнгөөр бол бид нар энэ дээврийн засвар шаардлагатай байр орон сууцныхаа дээврийг засаж янзлана гэсэн юм тооцоолтой байна. Ингэхдээ бол бид нар бас тооцооллыг нэлээд нарийн гаргаж байгаа. Өмнөх одоо өнгөрсөн онуудад 18 оноос хойш бол Хэрлэн сум Чингис хот дээр сөөх байгуулагдсанаас хойш бол орон сууцны орц бодисын засвар гаднах басаатын засвар дээврийн засваруудыг бол бас багахгүй хөрөнгө зарцуулж хийсэн байгаа. Үүний одоо өчнөд ч одоо бас манай иргэдийн ая тохтой амьдрах орчин бол одоо тодорхой хэмжээгээр бүрдэж гин гэж ингэж үзэж байгаа. За бид нар бол энэ дээврийн асуудалд бол одоо мембран материалыг бол одоо бас сонгож өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэ нь бол одоо бас эдлэгээний хувьд ч тэр одоо хийх одоо арга технологийн хувьд ч гэсэн одоо маш сүүлийн үеийн эдлэгээ сайтай ийм одоо технологи байгаа. Тэгээ төсөв төртөг бас арай бага. Тэгээ энэ одоо технологиг нэвтрүүлж энэ 7 байрныхаа дээврийг засъя гэж байгаа. За энэ 7 байранд бол 980 дугаар байр байж байна. 920 А33 979 926 гэсэн ийм одоо 7 байр байж байна. За энэ өнгөрсөн 100 манай аймагт одоо бас үер орж одоо мөндөр буусантай холбогдуулаад манай орон сууцны дээвэр болон басаат бол багагүй хэмжээгээр гэмцэн. Энэний ар дээр бол одоо орон сууцнуудын басаатын ажил бол хүлээгдэж байгаа. Тэгээ басаат бол одоо бас төсөв төртгийг гаргаж тооцоолж үзсэн. Нэлээд одоо төсөв төртөгтэй ийм одоо тооцоол гараад иж байна. Тухайлбал А33 дугаар байрны гадна басаатын одоо төсвийг гаргахад бол нийт төсөв төртөг нь бол 200 сая төгрөг гарч байгаа жишээтэй. Гэхдээ одоо бид нар бол энийг ингээд шатраалтаагаар ингээд шийдээд ажиллана гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тийм. Гэрэлтүүлгийн хувьд бол за гэрэлтүүлгийг бол бас өнгөрсөн хугацаанд 16-аас 20 онд бол одоо Хэрлэн сум энэ засаг дарганы тамгын газар за мөн аймгийн удирдлагууд бол бас нэлээдгүй анхаарч ажилласан. Энэний хүчинд бол манай хотын гэрэлтүүлэг бол одоо бас тодорхой хэмжээгээр нэмэгдэж иргэдийн одоо аюулгүй амар тайван амьдрах юм орчин нөхцөл бол бүрдэж байгаа. Гэхдээ энэ ажлаа бол бид нар одоо бас үргэлжлүүлэн зохион байгуулна гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байна. За энэ удаагийн одоо орон нутгийн хөгжлийн сан дээр бол 100 сая төгрөг тавьж байгаа. За энэ 100 сая төгрөгийн хүрээнд бол хамгийн түрүүнд одоо Улаанбаатар хотоос орж ирдэг Чингис хаалганыхаа наашаа авсан тэр нарны зангаар хасдаг энэ гэрлийг бол одоо цахилгаант холбоод нэлээд одоо гэгээ гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй. За энэ хүрээнд бол 48 гэрлийн асуудлыг шийдвэрлэнэ гэж ингэж тооцоолж байна. За мөн одоо энэ гэр хорооллыг одоо гэрэлтүүлэг хийсэнтэй холбогдуулаад бидний өмнө тавигдсан самхагт гэрэлтүүлэг одоо бас зарим шонтой гэрэлтүүдэд давхардж байгаа. Нийт 6 самхагт гэрэлтүүдийг бол гэр хорооллын гэрэлтүүлэг шаардлагатай газар руу нүүлгэн шилжүүлэлт хийлгэнэ гэсэн юм тооцоотой байна. За энэ хүрээнд бол одоо 4-р багийн нарийн гал руу бол нарийн голын чиглэлд бол 2.50 гэж ингэж тооцоолж байна. За 1-р багийн багт одоо 2-ын. За энэ 1-р баг руу тавихтаа бол хуучнаар одоо эмнэлгийн байр байсан. Орон сууцны тэнд бол 1-ийн. За 4-р цэцэрлэг тэр хүүхдийн орчинд бол 1-ийн тавья гэсэн. За 5-р баг руу одоо тэр бас хоошооно тэр автобусны буудлын руу бас 2.50 гэсэн ийм тооцоолтой байж байна. За мөн энэ
манай энэ мэрэгжлийн хяналтын уулзраас манай багийн төв хүрсэн уулзар хүртэл бол одоо бас гэрэлтүүлэг байхгүй байгаа. Тэнд одоо бас гэрэлтүүлэг тавина гэсэн юм тооцоолтой байна. За мөн одоо энэ хаан банкны уулзраас мэрэгжлийн хяналтын уулзраас эмнэлэг хүрсэн энэ уулзруудынхаа гэрлийг солио гэсэн тооцоолтой байж байгаа. Яагаад одоо солих шийдэл гаргаж яана гэхээр техник технологийн дэвшил бол одоо бас цаг хурдаар бол өсөж дэвжиж одоо тэр хэрэгээрээ бол аливаа техник бол гологдох ийм хандлага гарч байна. Одоо ингээд нөгөө өнгөрсөн 19-с 20 онд энэ зам харгуу тавьсантай холбогдуулаад өнгөрсөн хугацаанд хийсэн одоо шинээр баригдсан зам дагах гэрлийг ингээд гэрэлд одоо явж байгаа төв рүүгээ ороод ирэхэд манай төвийн гэрэл жоохон ёлтоох маягтай дээр болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол яалтчгүй энийгээ дагаад бол хотын гэрэл гэрэлтүүлгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа. Гэхдээ бид нар энэ сольсон гэрлээ бол гэр хороол руугаа гаргана гэж байгаа. Гэр хороол руугаа гарахтаа бол 2 дугаар баг руу явсан баазын бас хоошоо явсан зам бол бас гэрэлгүй байгаа. Тэнд бол энэ төвд байрлалтай гэрлийнхаа шонг шилжүүлэх. За мөн одоо тэр 3 дугаар баг руу буюу тэр үндсэн хуулийн гудамжнаас хоошоо явсан зам одоо өндрхөн ороллын баруун талын зам руу одоо бас гэрэлтүүлгээ нэмж тавья гэсэн юм тооцоолтой байгаа. Тий. За ногоон байгууламж жишгч гудамжийг бий болгох гэдэг нь бас зүйл явж байна. Энэ бол за ер нь бол би бас Хэрлэн сумын цэцэг даргын орлогчоор бол 16-аас 20 онд ажиллаж байсан. Одоо бол Хэрлэн сумын цэцэг дарга гэсэн юм хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг авсан. За тэгээ эмэгтэй хүнийхээ хувьд бол бас бодож төлөвлөж явдаг ажлууд байдаг. Ер нь энэ хотын ногоон байгууламжийн төлөвлөлт энэ цэцэрлэг төрөлнгийн тогтчлтууд дээр бол нэлээд анхаарч ажиллая гэж байгаа. Тийм болохоор энэ цэцэрлэг төрөлнг бид нар хүн очдог, хүүхэд тоглодог, иргэдийн биеийн тамир спортоор хичээлдэг ийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэг төрөлнг одоо цаашдаа бас бий болох тал дээр анхаарч ажиллая гэдэг үднээсээ бол бас тодорхой хэмжээний хөрөнгийг төлөвлөж өгсөө. Тий. За энэ ахуй үйлчлэгийн төвийн нэмэгдэл гэдэг маань. За энэ манай сумын 1-р баг дээр зах зээл бэлчээр менежментийн төслөөс бол нийт нэг 95 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бол ахуй үйлчлэгээний төв баригдсан. За энэ дээр бол одоо бас дутагдж байгаа нэг ажил байгаа, хүлээгдэж байгаа ажил. Энэ дээр бол одоо цахилгаан толбоод тэгээд одоо нөөцийн усан сангийн шийдээд өгчвөл энэ бол одоо бас нэлээдгүй 7-8 хүний ажлын байрыг нэмэгдүүлсэн. Өшөө одоо иргэдийн одоо соёл хандлагт одоо нэлээд одоо бас ахиц завцрах ийм одоо ахуй үйлчлэгээний төв бий болж байгаа. Тий. За тэгээд Хэрлэн 4-р цэцэрлэгийн их засвар, 1-р сургууль, 9-р цэцэрлэг, 4-р сургуулийн Хэрлэн 1-р сургууль, 9-р цэцэрлэгийн авц зогсоолын асуудал бол маш одоо толгомдож байгаа асуудлын нэг байгаа. Та бүхэн ч гэсэн мэдэж байгаа. Энэ бол одоо яг одоо хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэх, нөгөө талаараа бол хүүхдийн одоо сургууль хичээлдээ одоо зорчих энэ одоо асуудалд бол зүй ёсоор одоо сум орон нутгийн зүгээс бол анхаарал хандуулж ажиллахын нэг одоо хэлбэр. Тийм болохоор бол бид нар 1-р сургуулийн баруун талд 9-р цэцэрлэгийн хой талд нь бол авц зогсоолынхаа асуудлыг одоо шийдвэрлэж өгөх гэж байгаа. За 4-р сургуулийн гадна тогтчлтыг одоо бас анхаарч ажиллаж байгаа. Мөн одоо бас л хүүхдийн орчин, хүүхдийн бүс энэ утгаараа бол бас жоохон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж хүүхдийн орчныг одоо эрүүл аюулгүй болох тал дээр бас анхаарсан ийм ажил байгаа. 6-р цэцэрлэгийн баруун талын тогтчлт. За 6-р цэцэрлэгийн баруун талд өнгөрсөн 20 онд бол хийгдсэн ажил байгаа. Тий. Тэн дээр бол бас л мөн адилхан л яг хүүхдийн орчин цэцэрлэгийн яг нөгөө 6-р цэцэрлэгийн яг авц замын энэ тойрогт байгаа. Тэгэхээр бас хүүхдийн орчныг бас аюулгүй зурс бий болгох. Ингэхдээ бол бас нэг хотын тогтчлтод одоо бас нэмэр болох ийм одоо цэцэрлэг төрөлн аюулгүй зурсыг бий болгож ажилласан байна. Тэгэхээр энэ 3-р багийн гүний ухаалаг ходог дээр бас нэлээд хүмүүсээс төсөв хүрхгүй байна. Хоёрын хооронд юм шүү гэдэг зүйлүүд төлөөлөгчд бас яриад ташгүй. Тий. Ер нь бол манай Хэрлэн сум Чингис хот дээр бол гэр хорооллын төвлөрөл нэлээд болцсон. Үүнийгээ дагаад бол одоо яг одоо мэргэжлийн байгууллагууд бол гүний худаг гаргахыг, гүний удагаас одоо ер нь бол иргэдийн унтны усныг олгох тал дээр бол нэлээд одоо анхаарал хандуул судалгаа тооцоо хийсэн үндсэн дээрээс бол цаашдаа бол одоо орон нутгийн удирдлагууд гүний удаг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаач гэсэн ийм мэдээллийг ирүүлсэн. Энэ юу гэхээр зэрэг айл өрхийн одоо төвлөрөл бий болоод тэрийгээ дагаад нөгөө гүний худаг одоо байх аюулгүй зурвсанд нь бол айлын нөхөн жарлаа, айлын одоо муу усны нүх ингээд зэрэгцээд ирж байгаа болохоор эргээд энэ нөгөө хөрсний нэвчил, хөрсний югаараа бол энэ
гүний удаг нь бол иргэдийн унтны усны ариун цэвэр стандартыг хангахгүй болсон ийм бол одоо байгаа. Цаашдаа бол бид нар инженерийн хийцтэй одоо худгийг бий болгох хийх тал дээр бол анхаарч ажиллана. Гэхдээ одоо яг манай энэ 3 дугаар байгийн шинэ баян мөнхрөө бол одоо гэр хорооллын төвлөрөл бий болж байгаа. Энийгээ дагаад иргэдийн унтны усны хангамж бол маш их дутагдaltaй байгаа. Тэгээ бид нар бол яг энэ одоо төсвийнхаа энэ одоо бодит одоо байгаа боломжн дээрээ тулгуурлаад нэг 15 сая төгрөг тавьсан. 15 сая төгрөгийг тавихтаа бол өнгөрсөн 20 онд бид нар 2 дугаар өг дээр нэг гүний худаг барьсан. Тэр нь 15 сая төгрөгөөр болсон учраас нэг 15 сая төгрөгөөр төлөвлөчөөд байж байгаа юм. За эдгээр бүх ажлууд маань одоо иргэдийн маань одоо ирэмж ирүүлсэн саналил дээр тулгуурлаж байгаа гэж байна. Тий. Ер нь бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил нь бол иргэдээс эренбэлсэн ажлын дараалал байдаг. Энийг бол манай иргэд бас их сайн одоо ойлгож энийг оролцоогоо одоо хангаж ажиллах хэрэгтэй. Таны оршин суугаа газар ямар асуудал дутагдaltaй байгаа, ямар асуудлыг та шийдвэрлэнэ гэж одоо санаж байгаа юм, саналтай байгаа юм гэдгээ бол багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцож тэр одоо сансан бодсон шаардлагатай ажил хэрэг болох тал дээр иргэн бүр өөрсдөө анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэвэл бидний одоо оршин сууж байгаа газар бидний одоо баг одоо хороо хөгжих ийм одоо их үндэс нь болдгоо. Энэ дээр бол өдийлөн бас иргэд маань бол ач холбогдол өгдөггүй. Одоо ингээл 21 оны 1 сард гэхэд жил 22 онд оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эренб дараалал ингээд хийгддэг. Тэгээ бид нар бол одоо иргэдийн оролцоог хангах үүднээс ингээд саналын хуудас ингээд явуулдаг. Тэгээ саналын хуудсан дээр ч гэсэн иргэд маань бас жоохон туйлын хангалтгүй яг сэтгэлээсээ биш ойлголтгүйгээр ингэж хандснаас бол алдаа тогтоод юмнууд гардаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын өөрийнх нь журам одоо нөгөө эрх хүрээнд нь хийх ажил гэдэг ийм одоо эренб дарааллыг шийдэх гэсэн одоо юу байдаг. Тэрний хүрээнд л бид нар ажиллаа хийдэг тий. Нийт одоо хичнээн төгрөг болчихоо тэгээ энэ орон нутгийн санаар одоо бол манай энэ жил бол манай орон нутгийн хөгжлийн сан бол 640 сая төгрөгөөр батлагдаж ирсэн. Энэ жил харин хайрцангуй өмнөх жилүүдэд маш бага ирдэг гэсэн. Энэ жил харин бас гайгүй ирсэн учраас бид нар одоо бас тодорхой ажлуудыг хийхээр одоо ингэж төлөвлөж байгаа. Тэгээ за энэ дээр нэг зүйл асууя. Тэмүрчин цогцлбор сургуулийн бас нэг зогсоолын гэдэг нэг асуудлууд яригдаад байгаа шүү дээ. Хэрхэн шийдвэрлэх ёстой? Одоо энэ хурлаараа бол би 20-24 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулах гэж байна. Эндээ бол энэ хүүхдийн орчин, хүүхдийн аюулгүй бүс зурвасыг бий болгох тал дээр бол түлхүү анхаарч ажиллана гэсэн байгаа. Сургууль цэцэрлэгүүдийн энэ асуудал бол ингээд жил дараалан ингээд шийдэх асуудлын нэг гээд энэ жил бол одоо тэр хамгийн номер 1 толгомдож байгаа 1-р сургууль 9-р цэцэрлэгийн зогсоолын асуудлыг шийдэж чинь дараа жилээс одоо шаардлагатай сургуулиудынхаа авч зогсоол тэр аюулгүй гарц юмнуудыг бол шийдээд ингээд ажиллана гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Тий. За баярлалаа. Ингээд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдөг 3 дахь хуралдаа маань ерөнхийдөө хуралдаж өнөөдрийн байдлаар анхаарал татж байгаа асуудал яалтчгүй дөрвөөр эрэмблэж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдэх ажлын гэрэмбий чагсаалтыг эдгээр одоо төлөөлөгч нар батлаа. За ингээд ажлууд маань ингээд хийгдэж эхлэх юм байна. Ингээд мэдээллийг та бүхэндээ Хинтээ аймгийн иргэний тахимд дээрс мэдээллийг та бүхэндээ шууд хүргэлээ. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Танд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье.